За та бүхний амрыг ирье. Монгол улсын хэмжээ хүн амын дунд энэ хор тавдрын өвшил үүний дотор энэ утаанаас хамаарсан өвшил нэлээд өндөр байгааг хүн болгон мэдэж байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх үү гэдэг гарц самуудыг бол олон жил олон төвшөнд бол ярьж бүх шатандаан энэ талаар ярьж утааг бууруулах арга хэмжээг авч эхэлсэн. Монгол улсын засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхийн өөрчлөлт нэвтрийг хориглосон шийдвэр гарч энийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Үүнээс гадна одоо тэр шахмал гэж яриад байгаа, сайжруулсан гэж яриад байгаа энэ төлшийг хэрэглэхтэй холбогдуулж дистратын арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага, нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар онцгой байдалтайгаа хамтраад тэгээд нийслэн засаг даргатай за засгийн газрын холбогдох яам агуулгатай хэрэгжүүлж ажиллаж байгаа. За шахмал төлшийг үйлдвэрлэх, бэлтгэх, нийлүүлэх за хэрэглэх явцад бол янз янзын эрсдэл хүндрэл гарч байна. Ялангуяа төлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаардах асуудлуудаа дарагаарлаа. Хэд хэдэн гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгагдаж байгаа гэмт хэрэгүүд хууль журмын дагуу олон талаас нь шалгагдаад шинжилгээ нүүлэлт нь гараад ингээд шийдвэрлэгдэнэ. Хүйтний үйлрэл эхэлжлээ. Шахмал төлш хэрэглээд эхэлсэнтэй холбогдуулаад одоогийн өнөөдрийн байдлаар 6 дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авсан байна. 41 иргэн эмчилгээ хийлгэж байна. 8 иргэн нас барсан иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Үүний дотор онцгой анхаарах юм бол 226 бага насны хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ аваад байгаа. Ийм том мэдээг одоо нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн байгаа. Үүсэд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үргээг хүрээд дараах зарим нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлж анхаарч ажиллаж байна. Энэ иргэд угаарын хинт орцсон, амь насаа алдсан энэ хэрэг зөрчил цагдаагийн байгууллагын анхаарлын гадна үлдэхгүй. Энэ дээр олон талаас нь шалгаж шийдвэрлэх талаар байна. Энэ гараад байгаа гэмтэрч бас урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэлтэйгээ хамтарч байж тэдний дэмжлэг тусалцаан дээр хамтын ажиллагаан дээр түшиглэж зохион болохгүй байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд энэ утааны хорны асуудлыг ярьж байгаа учраас бид хинч бай иргэнэл юм бол энэ асуудал бид нэр хэн анхаарч хэн нь ямар нэгэн буруу зүрөө байрсадгүй нэгдсэн санаа зорилготой нэг зорилготой байж энийг даван тоолох шаардлага гарч байна. Гэмтрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг нь судлах, тогтоох, ахаад ийм гэмтрэг зөрчил гарахаас өртөн сэргийлэх бүх талын ажлыг хуулийн хүрээнд тууштай авч хэрэгжүүлэх ийм ажиллаж байна. Та бүхэнд одоо анхааруулахад энэ угаардах, амь насаа алдах явдлыг дасан зогсоох. Тусгайлан хэлж дасан зогсоох. Энийг энэ талаас бүх талын өртсөн сэргийлэх ажилд энэ төрийн болон төрийн бус байгууллагууд холбогдох яам агентлагууд шийдвэртэй ажиллах талаар тодорхой дистрат арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. Гэхдээ энийг улам эрчимжүүлэх шаардлага бий болж байна. Нэг яриад энэ ажлыг ингээд байна гэд өдөр хоног урсгаад байж болохгүй. Аливаа аюул эрсдэл дээр тодорхой хэмжээний зэрэглэл гэж байдаг. Ногоон, шар, улаан гэх. Бид нар эрсдэлтэй зэрэглэл рүү шилжихгүй байхын тулд одоо бид нар энэ дээр тууштай шийдвэртэй арга хэмжээг авах шаардлагатай. Энэ сайжруулсан төлшөөр энэ шахмал төлшний асуудал бол үйлдвэрлэх, түгээх энэ асуудлууд нь шийдэгдэж байгаа. Гол нь хэрэглэх гэдэг юм дээр иргэдийн амь нас, эрүүл мэндийн дээр тодорхой эрсдэл байгаад байна. Өөрөөр хэлбэл зарим нэгэн одоо амжиргааны төвшин доогуурч гэдэг юм уу? Энэ шахмал төлшийг хэрэглэх дадал суугаагүй. Тэр зуух, тэр пишин яндан дээр нь ямар нэгэн хийн алдагдaltaй газрууд бол эрсдэл нь дээсэн дөрөөн дээр яваад байна. Энэ дээр одоо бид нар энэ Монголын иргэд бүгдээрээ хамтарч байж энийг даван туул таарнаа. Даван туулахаас өөр гарч байхгүй. Олон улсын жишг юм ээ. Энэ Оросын холбооны улс, Солонгос улс гээд олон газар энэ шахмал төлшний асуудлыг даван туулсан ариун их туршлага бий. Энэ туршлагуудаа судалж үзээд Монгол хүний ахуйд өөрт нь нийцсэн ийм юмнуудыг тууштай хамтрах хэрэгтэй байна. Гэмтрэг энэ шахмал төлштэй холбогдсон угаарын хийтэй холбогдсон энэ гэмтрэг зөрчлийг зөрчлөөс яаж өрсөн сэргийлэх юм?
Ямар байгууллага хэн хаана юу хийх ёстой юм бэ? Энэ амь насаа алдсан иргэдийн тоо, эмнэлгийн тусламж авсан иргэдийн тооноос харахад бол энэ гэмтрэл тийм ч хурдан арилах ийм шинжгүй байна. Энэ дээр бүгдээрээ иргэд бүгдийн оролцоог нэмэгдүүлж, дүүргийн тэр хорооны хэсгийн ахлагч, дүүргийн хорооны дарга, дүүргийн нийгмийн ажилтан, цаашлаад одоо энэ орон нутгийн засаг захиргааны байгууллагууд тэр нийгмийн хамгааллын яам нь байд юм уу? Эрүүл мэндийн байд юм уу? Энэ бүх улсын нийтийн оролцоог улам өргөжүүлэх шаардлагатай байна. Ингэж өргөжиж хамтарч ажиллаж байж энэ ажил цэгцэрнэ. Энийг монголчууд даван туулах нь мэдээжээ. Монголын ард түмэн угаасаа хүнд асуудлыг нийлж хамтарч даван туулж сурсан чадна. Энэ дээр бол бид нар бүрэн итгэлтэй байгаа учраас энэний төлөө бүгдээрээ санаа зорилго нэгтэй, бодиттой мэдээлэлтэй, үнэн зөв шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас нэгдүгээрт угрээлж байна, хоёрдугаарт бүгдээрээ энэ дээр анхаарахыг та бүхэндээ сануулж байна. За хоёрдугаар асуудал Улаанбаатар хотод түүхийн нөөц хоригдсон бүсэд цаашид түүхийн нөөц нэвтрүүлэхгүй. Энэ түүхийн нөөц хоригдсон асуудлыг 2019 оны 5 сарын 15-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хотын иргэн тойронд хяналтын цэгүүд ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагаас, мэргэжлийн хяналтаас, онцгой байдлаас за мөн нийслэлийн засаг даргын тамгын газраас холбогдох хяналтууд хийгдэж байгаа. Хүйтний улирал эхлэлтэйгээ холбогдуулаад иргэд маань шууд айлсан, ачаандороо нуусан, жижиг тэргэндээ хийсэн янз янзын хэлбэрээр түүхийн нөөц оруулж их явдал их хандлагатай байна. Нэг удаа оруулж ирж болно. Нэг удаа. Гэхдээ цааш юм байхгүй. Ингэж өөрийгөө хуурч иргэдээ улам утаагаар хордуулж ингэж болохгүй. Энэ иргэний үүрэг биш ээ. Тийм учраас иргэд цаашид ингэж өөрийгөө хуурсан 1-2 удаагийн одоо хяналт шалгалтаар нэвтэрсэн ийм юмар нөөцөө төлөөд сайж явуулж энэ Улаанбаатар хотын агаараа хордуулъя гэж ойлголтоос салах хэрэгтэй. Бид нар өнөөдөр 21-р зуунд шинэ орчинд амьдарч байгаа, шинэ хөгжилтөөр явж байгаа учраас энэ дээр бүгдээр иргэд бүгдийн ухамсар, төвшин сайн байх шаардлагатай. Нийгмийн хөгжлөнд дагаад хүний өөрийн хөгжил, амьдрах дархлаа чадвар өсөж байх шаардлагатай юмаа. За 19 оны 10 дугаар сарын 22-наас эхлээд Улаанбаатар хотод нөгөө нэг зураг нь байна уу? Улаанбаатар хотод хяналтын өндөрлөг цэгүүдээс утаа гарч байгаа газрууд дээр хяналтын цэг ажиллаж байгаа. Бүлэг томилогдож ажиллаж байгаа. Та хүн энэ дэлгэсэн дээр гарах бах. Тэгээд хаана утаа гарч бай, тэрийг очиж шалгадаг, иргэдтэй зөвлөдөг, дэмжлэг үзүүлдэг, анхааруулдаг, түүхийн нөөц төлж явах юм бол, төлсөн хэрэгжилж явах юм бол энийг холбогдох хуулийн дагуу шалгаж байхгүй мөн ч. Биш гахгүй наач. Шалгаж шийдвэрлэдэг юм. Тэр одоо гараад ирлээ. Ийм ажлуудыг хийгдэж эхэлсэн. Энэ дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүгд минь бас хамтрахыг та бүхэндээ хүсэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэд хаана ямар утаа гарч байна, хар утаа гарч байгааг бол энэ утсаар өдөр тутам шууд мэдээлж байна. Нөгөө нэг утаснууд таав нэг 77,500 л утаснуудаа. Ийм учраас өнөөдөр одоо мэргэжлийн хяналтын газраас тодорхой утасны дугааруудыг таав гэдэг өгнө. Энэ Улаанбаатар хотод түүхийн нөөц хэрэглээд байгаа. Энэ агаар өчнөд бохирдуулаад байгаа талаарх мэдээллүүдийг иргэд олон том шуурх мэдээлж энэ утаснуудаар өгч бидтэй хамтарч ажиллахыг та бүхнээс хүсэж байна. За төлөж хөрөхгүй байна, хөрөлцөхгүй байна. Тэр нэг карт нь олдохгүй байна гэдэг юм уу? Иймэрхүү шахмал төлөвтэй холбоотой гомд саналыг бол аль шатнд бүх шатнд альч байгууллага хүлээж авч байгаа. Мөн адилхан саяны дээр тавьдаг утсаар мэдээлээд уцаар яад ингэж болно. Өчигдрийн хэмжээгээр нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэмжээгээр өчигдөр бид нар агаарын орчны хяналт томлтыг хэвлэл мэдээллийн байгууллагатай бүлгүү томлж ажиллаж хийж үтсэн. Түүхийн нөөц хэрэгэлсэн 36 зорчил урьдчилан шинийг хэмжээгээр илэрч энийг шийдвэрлэх арга хэмжээг авч байна. Түүхийн нөөц хэрэглэн эхлэх зэрэг нууж хэрэглэхтэй гол нь бишээ. Тэр түүхийн нөөцийн албан ёсоор нийслэлийн онцгой комиссаа шийдвэр гаргаад тусгайлан амгалангийн дулааны захиргааны станцад тушаагаад тэр мөнгөөр нь тэр шахмал төлшийг авч өгдөг ийм горимд шилжнэ. Энэ талаар нийслэлийн засаг даргаас захирамж орж байгаа. Тэгээд энэ
иргэдэг угаарддаг, амь насаа алддаг, энээс үрцэн сэргийлэх, энийг даван туулах төлөө эрүүл мэдээллийн байгууллага та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсье. Та бүхэнд амжилт хүсье. Бүгдээр хамтдаа даван туулъя. Баярлалаа. За ерөнхий мэдээллийг цагдаагийн ерөнхий газраас ивлээ. Манай хоёр онцгой хамтарч хийн шалгалт хийж байгаа. За мэрэгжлийн албан байгууллагаас гол анхаарж байгаа зүйл юу вэ гэвэл нэгдүгээрт сайжруулсан түлшний чанар аюулгүй байдлаа бид шинжилгээтэй хяналтыг бид тогтмол хийж байгаа. За өмнө хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдээлсэн бид осолд хордогд айл авсан шинжилгээний бүгд нөөцөн бол стандарт хэмжилсэн бас итгэмжил аваа шинжилж байгаа лабораториудад шинжилүүлэхэд бол энэ юу хэлж яаг нэг маань өөрөө түлхээд гарч байгаа утгаад орчинд гарахад бол хүний биед бол овч гэдэг. Дотоод орчинд дотоод угаар үсэд ийм асуудал байгаа гэж байна. Энэ түлшин өөрөө үйлдвэрлэлийнхээ явц борлуулалтанд ямар нэгэн чанар аюулгүй байдал алдагдах байгаа юм бол энэ юунаас болоод нэгдүгээр 100 яндан 2 галгаан дээр байгаа. Энэ ингээд үзэхэд бол гэрч 66 байшин 150 гэдэг. Энгийн 100хан дээр 150, төслийнх нь 66, ханан бишэн дээр 27 байв. Ингээд энэ дээрс юу харагдаад байна гэвэл зөв галлага аюулгүй байдлаа хангахгүй бол энэ дээрс осол гэдэг бол ганц бишэн дээр найдах хэд биш байна гэдэг юм хэлж. За дуудлагуудыг үзэхэд бол хамгийн их нь бол сонгоо хайрхан дүүрэг дээр голчлон гарч байна. 91 гарсан одоогийн байдлаар. Баян зүрхтэй дараагийнх нь гарсан. 59 гарсан. Сонгон баян зүрх хоёр доо хамгийн их дуудлага өнөөгийн байдлаар гарч байна. За түүхийн нүүрсээр товчоод болон хэрэглэн дээр мэрэгжлийн албан байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтраад хэн шалгалт хийж байгаа. За манай дээр өнөөдөр байнга юу ажилдаг 7012 8012 гэж манай шуурхаа утас байдаг. 7012 8012. Энэ энгийн үед ч гэсэн байнга ажилдаг байсан. За өнөөгийн энэ нөхцөл байдал үүсэндээ холбогдуулаад шуурхаа штаб нийслэлийн мэрэгжлийн албан газар дээр байрлаж байгаа. Энэ дээр бол 77 77 5000 гэдэг. Тэгээд 5-ыг дарахаар орж байгаа. Ийм утас бид ажиллуулж байгаа. Мөн ялгаагүй 24 цагаар ажиллаж байгаа. За эдгээрт бол бид дуудлага авч ажиллаж байна. 77 5000. Тэгээд 5 5000 гэсэн үү? Тийм. За энэ утсуудаар бид тогтмол мэдээлэл авч бид хяналт хийж ажиллаж байна. За дараагийн нэг асуудал байж байна. Энэ түлшний чанар дээр мэрэгжлийн албан байгууллага цаашид ч гэсэн бид байнгын шинжилгээтэй хяналтаа бид хийж үргэлжлүүлж явна. Тэгэхээр одоо бидэнд юу хэрэгтэй байна гэвэл одоо 100 яндан галгаа урав дээр иргэдэд мэдээлэл. Одоо энэ хэвлэл урал хийж байгаад одоо өөдөөс харж байгаа маш их хэвлэлүүд байна. Эдгээр маань та нар маань бас тодорхой нэг цаг гаргаад бүгд нэг 20 цаг 10 минутанд ч юм уу 7 цаг 30 минутанд ч юм бүгд тохироод нэг нь зөв галлага 100 бишингээ бас тэр хаалт хамгаалалтаа шалгадаг нэг юм историкийг зэрэг явуулдаг. За дүүрэг нийслэлийн улсын хэмжээнд одоо дүүрэг болгоно л нэг төлөөлөгчтэй байгаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар байна. Их хурлын гишүүд маань байж байна. Эд маань бас өөрсдөө тойрогтой ажиллаад нэг хороо, нэг хэсэг гэлгүүгээр, нэг айл гэлгүүгээр яндангийн 100-ын шалгачдаг, зөв галлагаагийн заачдаг. Ингээд бүгдээрээ эрвэхээр ажиллах юм бол энэ бид нар утаагүй бас энэ жилийг өвлжих. Цаашдаа бид энэ бас зөв хөвшил сурах юм асууд. Та бүхэн мэдж байгаа сая Монгол Улсын засгийн газраас айл бүхэнд нэг удаа тохиолдол тавьж өгнө гэж яригж байгаа. Удаа мэдрэгч тавина гэж байгаа. Энэ ч гэсэн тавиад ирэхэд бол
За яг хүний амь насны эндэгдэл бол буурах байх. За байхгүй ч болж болох. Гэхдээ угаартал бол бас л байх байхгүй. Дахиад нөгөө дохио маань дугарлаа, угаартаа дунлаа. Дохио дугарлаа, утаагаараа дунлаа гэж. Тийм болохоор бид энэс нийтээрээ гарах нэг арга бол 100 яндангийн аюулгүй байдал зөв галгаа энд бүх нийтээр энд гаргаж байна. Төрийн бус байгууллагууд маш их байгаа янз бүрийн. Эдгээр маань бас мэрэгжлийн хүмүүсийг дагуулж явж айл өрхүүдөөс зөвлөмж өгдөг. Ийм компанисан ажлыг Улаанбаатар хотод нэг хийгээд ирвэл энэ утаанаасаа бид салахыг, энэ хордлогоосоо угаараасаа бид бас нэг ялах ийм боломж байгаа маа. Тийм болохоор би мэрэгжлийн албан байгууллагаас дахин хэлээд байгаа нь түлшин дээр эргэлзэх юм байхгүй. Түлшийг бол бид байнгын хяналттай байж байгаа. Манайхаас өнөөдөр 5-7 түлшээр 24 цагаар тогтмол хяналт тэнд ажиллаж байгаа. Бид орж ирж байгаа зарцуулуулагчдын байнгын хяналт тавьж байна. Түүхийд дээрээ бид мөн тавьж байна. Тийм болохоор түлшийг бид хариуцъя. Зөв галгаа, зөв зуух, яндангийн аюулгүй байдлаар бүх нийтээрээ оролцоо гэдэг ийм бас уриалга бас та бүхэнд гаргамаар. Тэгээ хэвлэлийнхэн та бүхэн бас тодорхой цагт бүгд нэг зэрэг иргэдтэй сэрэмжлүүлэг нэг өгөөдөө бол бас иргэд маань өөрсдийг бас аюулаас хамгаалах байхаа гэж бодож. За баярлалаа. За ерөнхийдөө манай хоёр дарга мэдээлэл явуулчлаа. Үүсгэн нөхцөл байдалтай холбогдуулаад нийслэлийн онцгой комиссүүл байнга хуралдаж байгаа. Нийслэлийн онцгой комиссийн өчигдрийн уралдаанаар бол энэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай нийслэлийн засаг даргын А 10-16 захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хамтран ажиллах, шуурхай удирдлага зохицуултыг сайжруулах ажлын төлөв гэж баталсан байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу төвийн 6 дүүрэг дээр шуурхай штаб ажиллаж байгаа. Шуурхай штаб хорооны засаг даргын ажлын 7 хоногт хороо хариуцсан агентлын даргыг байлцуулахыг сайжруулсан шахмал түлшний хэрэглээ түүхийн нүрсний хяналт шалгалтыг хийсэн ажлаа бол байнга одоо хилцэж арга хэмжээ авч ингэж ажиллах шуурхай төлөвлөгөө батлагдсан байгаа. Би нэг юм хэлчих. За та бүхэн ахиж анхааруулбал энэ Улаанбаатар гот руу түүхийн нүүрс нэвтрүүлэн ямар нэгэн аргаар ганц хоёр шуудагаар зөөгөөд оруулчихна гэдэг энэ ойлголт, гинэн ойлголтоо одоо иргэдэд бас хэрэггүй гэдгийг сайн хэлээрэй. Ингэж юмыг сэтгэл нь хоёр дуулж хоёрын хооронд юм хийж болохгүй. Дээрээс нь нэмээд хэлэхэд цагдаагийн байгууллагаас энэ угаартж байгаа хортой орчиндөө бас гадаад улсуудад ямар юм байд юм байна, яаж хийдэг юм байна гэсэн судалгаануудыг л хийж байгаа. Тухайлбал энэ байна. Энийг бол ямар ч жижигхэн цех одоо тэр газ байна уу, хий байна уу хэрэгэлсэн газар болгонд шууд өөрсдөө аваад тавьчихсан юм байна. Тэн дотор нь. Тэгэл байж байгаа. Энэ хэнийс шахалж шаардлагагүйгээр ямар нэгэн шахаа бизнесгүйгээр тэр дэлгүүрүүлгээс аваад тавьчихсан байж байгаа. Тэгэл энийг хараа удаж энэ бол үйлдвэрсийг хийх байж байгаа. За энэ байна. Одоо ялангуяа хойдлын улсууд газ хэрэгэлдэг айлууд байна шүү дээ, тийм ээ. Хаваасаа барьлаа, газаа татлаа, энийг шууд тавьдаг. Өөрсдөө. Энэ хэний ч албадлаг, хэний шаардлагагүйгээр. Энэ. За нэг юм байд юм байна бас. Энэ бол одоо Монголын хэлбэл одоо нэг ердийн зуух гэдэг зуухтай айлууд шууд өөрсдөө авчаад тавьчихдаг. Тэгээ энэ дугуурхаараа зэрэг дохиогоо өглөө зэрэг. За энэ агарын манай гэрээ агаар одоо болохгүй байна. Сэргижүүлэх юм аа иймэрхүү л юм. Энэ жирэл одоо иргэдийн хийдэг л ийм л юм байт юм байна. Энийг та нар шахаа бизнес битээ ойлгоорой. Бид нар зүгээр юм 3 шатнд судалж үзээд ийм байт юм байна. Иргэдэг бас ийм одоо тэр хаанаас олдог газар мазраа тавьж энэ аюулгүй байдлаа хангахад бас нэмэр болов уу гэж танилцуулж байгаамаа. За баярлалаа.